Бясалгал заагаад дааврын энерги үзээд хүмүүстэй ингээ ярилцж байхад ийм зүйлийг надад яриад дээ. Би ингээд багасаа цайлган цагаахан зантай бусдыг айгүй хөрөвддөг тэр яаж чухал энэ яаж чухал гэж бодсоор байгаад яг энэ зангаасаа болоод бусдад маш их ашиглагдгаа. Би ингээд энийгээ болмоор байна. Хүмүүсийг өрөвдөжхөн туслахаа болмоор байна гэж яриад дээ. Яг ингэж боддог хүмүүстэй зориулаад нэг юм хэлээ. Та бол яг байглаараа чин сэтгэлээрээ яг байглаасаа байх ёстой хүнээрээ байгаа хүн юм байна. Дэлхийн ертөнцийн бүр ийм цайлган цагаахан сэтгэлтэй, бусдыг өрөвддөг, хайрладаг, тусарладаг, инэрдэг хүмүүс бүр их хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө энэ зан чанарыг би ингээ ашиглагдаад байна, би өвдөд байна гэж бодхоос илүүтэйгээр харин энийгээ давуу тал болгож сурах хэрэгтэй. Өөрийнхөө энэ цэвэр цайлган зангаас бүтээлүүд гаргадаг, бусдыг инэрж эмчилдэг, мөн өөрийгөө эдгэж эмчилдэг. Гол нь эдгээр хүмүүсийн сул талууд нь юу гэдэг вэ гэхээр өөрийгөө бодохгүйгээр бусад хүмүүсийг бодоод тэрнээсээ жоох ингээд сэтгэлээрээ гомдоод шархлах гэдэг байхгүй юу. Гэтэ гомдон шархлана гэдэг нь ч гэсэндээ ер нь амьдралын маш гоё мэдрэмж, мэдрэх ёстой мэдрэмж, үзэх ёстой зүйл, ийм зүйлүүдийг мэдчихэж таны сүнс хөгждөг. Таны дотоод сүнсний туршлага нэмэгддэг. Юусаа ашиглахдаггүй, хэн нэгэнд хуурдахдаггүй явбал хүний ухаарал, туршлага, амьдралын зам тэг юус нэмэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд хин нэгэн таныг ашигласан ч байсан гэсэн, хин нэгэн таныг гомдоосон байсан ч гэсэндээ өөрийгөө сорих хэрэгтэй. Яг бусад хүмүүс намайг гомдоосон ч миний нөгөө цайлган цагаахан зан хэвээрэл байна уу? Эсвэл өөрчлөгдөд ор мөргө алга болчихж байна уу те? Ор мөргө алга болчихж байна гэдэг нь бол таны тэр суур мэдлэг, суур сүнсний чадвар чинь бүр ингээд суур нь бат биш байсан гэсэн үг байхгүй юу? Алга болохгүйгээр хүмүүс таныг ашигласан ч, хүмүүс таныг гомдоосон ч та улам илүү хайрлаад, инрээд улам илүү зөөлрөөд байгаа бол таны тэр сүнсний чинь үндэс маш илүү гүн байсан гэсэн үг байхгүй юу? Дээрэс нь өөрийгөө ингээд хамгаалж сурах, өөрийгөө хайрлаж сурах, бусдтай яг өөрийгөө адилхан төвшөнд үнцнээ мэдэрч сурах нь бол ийм төрлийн зөөлөн сэтгэлтэй хүмүүст маш чухал зөвлөгөө олно гэж би бодож байна. Мөн дэлхийн эрчим хүч, дэлхийн энерги яг одоо энэ цаг мөч ийм үед тань шиг хүмүүс, тань шиг цайлган, тань шиг зөөлөн сэтгэлтэй, тань шиг бусдыг боддог хүмүүс л дэлхийд маш олноороо төрөх хэрэгтэй байна. Ийм сүнснүүд дэлхийд маш олноороо ирэх хэрэгтэй байна. Энэ сүнснүүд маань өөрсдийнхөө хүч чадлыг, давуу талыг мэддэг тийм ухаарл энергийн задаргаа хэрэгтэй байна. Би биеигээ таньж мэдээд би биендээ сэтгэлийн дэм өгдөг баймаар байна. Ер нь бүх хүн цайлган цагаахан турсан, бүх хүнд энэ зан чанар байдаг. Гэтэ зарим хүн өөрийгөө өөрчилсөн, зарим хүн өөрчлөгдөөгүй одоо ч гэсэн хэвээрээ байгаа л гэсэн үг. Энэ бол бүр байгалийн заяагдмал хайрын энерги баггүй юу? Бүх хүмүүс зүрхэн өртөтэй буюу хайрын чакратаа төрж байгаа учраас хүмүүс бие биегээ хайрлах, инэрх, халамжлах сэтгэл бол бүх хүнд төрдөг. Гэхдээ ямар хүнийх нь ингээд аваад алга болчдөг вэ гэхээр өвдцэн, өс хонзон сансан, гомдлоо эдгэж чадаагүй, өнгөрснөө явуулж чадаагүй, эргэн тойронд байгаа хүмүүсээс авсан хичээл гэж харж чадаагүй, намайг дарамтлаад байна, намайг ашиглаад байна, намайг өвтгөөд байна гэж харсан хүмүүс өөрчлөгдчихдөг. Сэтгэлээ эдгэх юм бол бүх хүмүүс цайлган цагаахан буюу байгалийн гэрлийн энергиэрээ байх боломжтой. Тэгээд танд гэж хэлгээд та өөрийгөө битгий өөрчлөөрэй. Та яг ийм төрсөн учраас маш гоё үзэсгэлэнтэй байгаа шүү гэж хэлмээрэн ингээд та нартай амжилт хүсье.